За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний өнөөгийн байдал болон сайжруулахын арга замынхаа судалгааны онлайн хэсгийг танилцуулъя. За ерөнхийдөө судалгаа маань онлайн болон онлайн судалгааны хэсэгтэй. Тэгээд судалгаа хийгдсэн судалгаануудынхаа үр дүн, за олон улсын туршлага болон хууль эрх зүйн зохицуулалтын харьцуулалт болон дүгнэлт санал зөвлөмж гэсэн хэсгүүдээс бүрдээ явна. За судалгааны багийн маань бүтцийн хувьд багийн ахлагч маань санхүү эдийн засгийн их сургуулийн Нэгтлэн бод бүртгэлийн техникийн эрхлэгч хаад гэрэл багш маань байгаа. За түрүүн бас дандаа багш маань танилцуулсан дорч хүрэг багш санхүү эдийн засгийн сургуулийн багш. За миний бие Дэлгэр сайхан. За түүнээс гадна бид нар санхүү эдийн засгийн магистрантын судалгааны баг байсан. Нэгтлэн бод бүртгэлийн судалгааны тим мөнгө сүрэн инх заяа ангичин гэсэн магистрантуудын энэ бүрэлдэхүүнтэй энэ судалгааг өнгөрсөн жил хийгдсэн байгаа. Судалгааны ажлын маань үе шаттай болохоор ер нь Монголын мэргэжлийн Нэгтлэн бодгчдын институтээс маань захиалга өгсөн. За энэ Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний өнөөгийн байдал нь ямар байгаа вэ гэдэг судалгаа үндсэн гол захиалгын хүрээнд судалгааны зорилго зорилтоо тодорхойлоод за түүн дээр ер нь судлагдсан байдлын судалгаа хийгээд за онлайн судалгаан дээр үндэслэн судалгааныхаа дизайныг боловсруулад за ингээ өгдлийн шинжилгээнүүдийг хийгээд судалгаа авагдаад үр дүн дээрээ тулгуурлах санал зөвлөмжийг боловсруулсан байна. За судалгааны маань ажлын үндсэн гол зорилго маань юу байгаа вэ гэхээр ерөөсөө Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний онол арга зүйг судлаад за Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал тулгамдж байгаа асуудлыг тодруулаад за үүнийг олон улсын туршлагатай харьцуулаад үр дүн дээр тулгуурлан дүгнэлт санал зөвлөмж боловсруулахад оршиж байгаа гэсэн үг. За тухайн зорилгынхаа хүрээнд бид нар юм 5 ажлын зорилтыг тодорхойлсон байгаа. За ер нь Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ гэж юу юм? Түүнд тавигдж байгаа мэргэжлийн ур чадварууд нь юу? Ёс зүйн шаардлагууд нь юу байгаа? За тэгээд мэдээж хууль эрх зүйн орчны зохицуулалтууд, тогтолцоонууд ямар байгаа вэ? Дэлхийн нийтэд ямар байна? Монгол улсад ямар байгаа вэ гэдгийг дээр тулгуурлаад нэгсэндээ зорилтуудаа тодорхойлсон байгаа. За судлагдсан байдал онлын тайм хэсэг дээр ер нь Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ гэдгийг авахын тулд ер нь мэргэжлийн үйлчилгээ гэдэг маань юу хэлж байгаа вэ гэдэг маш олон тодорхойлолт болон судалгааны зүйлүүдийг судалж үзсэн. Ер нь мэргэжлийн үйлчилгээ гэдэг нь өндөр мэдлэг ур чадвартай за албан ёсны мэргэжлийн үнэлэг шаарддаг юм тусгай үйлчилгээг хэлдэг юм байна. За энэ маань өөрөө тухайн үйлчилгээгээр шинжилгээ хийх зөвлөгөө өгөх за тэгээ мэргэжсэн цал зэрэгтэй мэргэжилтэн болон мэргэжсэн багийн гүйцэтгэж байгаа ажлуудыг хэлдэг юм байна. Энэ өөрөө оюуны ажил үйлчилгээ байдаг юм байна гэдгийг эрдэмтэд судалсан байна. За яг дэлхийн Нэгтлэн бодгчдын холбооноос болохоор энэ мэргэжлийн үйлчилгээ гэдгийг юу гэж авч үзсэн бэ гэхээр Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний санхүүгийн тайлагнал за аудит татвар зөвлөх үйлчилгээ зэрэг мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар шаардсан өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. За эдгээр нь өөрөө хууль эрх зүйн зохицуулалттай ёс зүйн стандарт заашгүй нийцүүлдэг байх ёстой гэсэн ийм тодорхойлолтуудыг авсан. Тэгэхээр мэргэжлийн үйлчилгээ гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр ер нь аль мэдлэгтээр тулгуурладаг, тодорхой хөрөнгө оруулалт баг шаарддаг. За тэгээд ур чадвартай мэргэжилтэнгүүдээс бүрддэг юм байна гэдэг тодорхойлж гаргаж ирсэн. За тэгээд олон судлаачдын хувьд ер нь Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээг тодорхойлснуудаар олон янзаар тодорхойлсон. Тэр тусмаа Нэгтлэн бод бүртгэлийн мэдээлэл маань өөрөө энэ ил тод байх, найдвартай байх, ёс зүйн шаардлагуудад хууль эрх зүйн зохицуулалт дээр тулгуурлаад дээрэс нь сүүлийн жилүүдэд болохоор бид нар доктортой хөгжил, за дээрэс нь бонзын тайлагналууд те, за мэдээллийн технологийн шинжилттэй холбоотойгоор энэ мэргэжлийн үйлчилгээнүүдийг олон янзаар судалсан, тодорхойлсон тодорхойлтуудыг харж байна. За энэ дээрээс жишээлбэл мэдлэгт суурилсан байдал буюу тухайн Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа нэгтлэнгууд маань илүү санхүүгийн татварын за дээрэс нь тэр
байгаль орчин нийгмийн засаглалын хүрээнд мэдлэг суурьтай ур чадвартай байхыг шаардсан байна. За дэлхийн эхлэн бодогчдын холбоо жишээлбэл харилцагч хүртэй хандлага байх ёстой. Тухайн оролцогчдын шаардж байгаа эдийн засгийн шийдвэр гаргахад нь туслах мэдээллүүдийг боловсруулдаг энэ үйлчилгээг хийлнэ. За эдгээрүүд маань эхлэн бодох бүртгэлийн үйлчилгээ маань бас оролцогч талуудын шийдвэр гаргахад нь илүү үүрэг гүйцэтгэдэг. За ёсон суур болно гэдгийг олон янзаар тодорхойлолтуудыг авч үзсэн байна. За үүн дээр үндслэн ер нь бол эхлэн бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ гэдэгт маань юу ороод байгаа вэ гэдгийг энэ дэлхийн эхлэн бодогчдын холбооноос гаргасан ур чадвар болон энэ төрлүүдийг ангилж харах юм бол аудит ба баталгаажуулалтын үйлчилгээ, за санхүүгийн бүртгэл ба тайлагнал, за удирдлагын бүртгэл болон тайлагнал, за татварын үйлчилгээ, за зөвлөх үйлчилгээнүүд, за шүүх шинжилгээний эхлэн бодох бүртгэл, за доктортой байдлын тайлагнал болон нэгдмэл integrated reporting буюу нэгдмэл тайлагнал, за нийтийн ашиг сонирхлын салбарын эхлэн бодох бүртгэл гэсэн ийм ангиллуудаар нэгсэндээ мэргэжлийн үйлчилгээнүүдийн төрлийг тодорхойлж харсан байна. За мэргэжлийн үйлчилгээний оролцогч талууд маань болохоор мэдээж гадаад дотоод оролцогч талууд болох хувьцаа эзэмшигчид, за удирдлагууд, за зээлдүүлэгч болон засгийн газрын агентлагууд, за байгууллагын ажилтнууд болон эхлэн бодогч нар, за харилцагчид, за нийтийн ашиг сонирхлын байгууллагууд болон мэргэжлийн холбоод болон стандарт тогтоогч нар ордог юм байна. Тэгэхээр эдгээрүүд маань өөрөө янз бүрийн өөрсдийн гэсэн эдийн засгийн шийдвэр гаргалтууд тухайн мэдээллүүдээ бид нар яаж боловсруулдаг вэ гэдэг дээр нь тулгуурлаж нэгсэндээ энэ оролцогч талуудыг тодорхойлсон. За ингээд онлын таймаа бид нар судалгаагаа хийхдээ эхлэн бодох бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд түүний практик болон тухайн үйлчилгээгээ хэрхэн яаж хүргэж байгаа вэ гэдэг дээр онлын үзэл баримтлалаар институцийн онол, за нөхцөл байдлын онол болон нөөцөд суурилсан үзэл баримтлал, за мэргэжлийн ёс зүйн оролцогч талуудын онол болон хүн капиталын онолуудын тулгуурлан ерөнхийдөө гадаад болон дотоод хүчин зүйлүүд эхлэн бодох бүртгэлийн үйлчилгээнд нөлөө үзүүлдэг юм байна. За тэдгээрүүд нь жишээлбэл гадаад орчны хүчин зүйлд нь хууль эрх зүйн зохицуулалт, за дотоод хүчин зүйлүүдэд болохоор үйлчлүүлэгчдийн хүлээлт буюу эхлэн бодох бүртгэлийн үйлчилгээг практик болон хүргэж байгаа нөгөө чанарын асуудлууд, за ажиллах хүчний ур чадвар болон ёс зүйн асуудлууд, за тэгээд тухайн байгууллага эхлэн бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьд зах зээл болон байгууллагын динамик буюу тухайн салбартаа хэрхэн яаж өрсөлдөж байгаа вэ гэдэг хүчин зүйлүүдээр нь авч үздэг юм байна. За эдгээр хүчин зүйлүүд дээрээ бид нар судалгааныхаа зорилгынхаа хүрээнд болохоор яг судалгааныхаа дизайныг боловсруулахдаа за гадаад орчны хүчин зүйлээс хууль зохицуулалтын орчны судалгаа буюу харьцуулсан судалгааг Монгол улсынхаа болон гадны 12 улсын харьцуулсан судалгааг хийн. За дээрэс нь дотоод хүчин зүйл буюу үйлчлүүлэгчдийн хүлээлт, за ажиллах хүчний ур чадвар, ёс зүйн асуудлууд болон зах зээлийн байгууллагын динамик гэсэн хүчин зүйлүүд дээр болохоор бид нар асуулгын судалгаа болон хилцүүлэг хийж үзсэн. За асуулгынхаа судалгааг болохоор бид нар үйлчлүүлэгч байгууллага буюу эхлэн бодох бүртгэлийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага, за тухайн үйлчлэгээ үзүүлж байгаа эхлэн бодогчид, за тухайн үйлчлэгийг авж байгаа үйлчлүүлэгч байгууллагуудын хүрээнд нэгсэндээ судалгаагаа хийхээр төлөвлөд, за ерөнхий 3 хүрээнд судалгаагаа авахар асуулгаа боловсруулсан байгаа. За үйлчлэгийг авж байгаа үйлчлүүлэгч байгууллагуудын хувьд болохоор ерөнхий мэдээлэлээс гадна тухайн эхлэн бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчлэгээ авч байгаа байдлууд, за үйлчлэгээнд чанарт өгж байгаа үнэлгээнүүд, за ажил үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжилтэнд тавих ур чадвар шаардлагуудын хүрээ, за тэгээд тухайн үйлчлэгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчээ сонгож байгаа, эсвэл сольж байгаа, татгалзаж байгаа шалтгаануудыг илрүүлэх судалгаанууд болон за тухайн мэргэжлийн үйлчлэгээтэй холбоотой тулгамжиж байгаа асуудлуудыг тодорхойлсон судалгаануудаас бүрдсэн. Тэгэхээр үйлчлүүлэгчдээс нийт 72 судалгаа, эхлэн бодогчдоос нийт 92 судалгаа, за хуулийн этгээд буюу одоо эхлэн бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудын хүрээнд 94 асуулгатаагаар судалгааныхаа дизайныг боловсруулад асуулга авсан байгаа. За судалгааныхаа үр дүнг болохоор ад гэрэлгч маань хэлээ.
За бүгдээрэнд өнөөдрийн мэнд хүргэе. Судалгааны 2 дугаар хэсэг болох үр дүнгийн талаар та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр сая судалгааны дизайн хэсэг дээр бол судалгааг үндсэн 3 талаас авсан байгаа. Нэг нь бол мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн буюу гэрээт нэгтлэн бодогч. За хоёрдугаарт бол мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд. За гуравдугаарт мэрэгжлийн үйлчилгээ авж байгаа хэрэглэгч байгууллага буюу аж ахуйн нэгжүүд гэсэн үндсэн 3 талыг бол бид судалгаанд хамруулсан. За судалгаанд оролцогчдын хувьд бол ямар бүтцтэй ерөнхий мэдээлэлтэй байгаа вэ гэдээ харах юм бол за мэрэгжлийн үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн буюу нэгтлэн бодогчдын хувьд бол голчлон ажиллаж байгаа салбар нь бол үйлчилгээ болон бусад үйл ажиллагаа, за санхүү даатгалын үйл ажиллагаа, за дээр нь барилга болон агааржуулалтын үйл ажиллагаа гэсэн үндсэн 3 салбарт ажилдаг нэгтлэн бодогчид илүү ихийн судалгаанд хамрагдсан байгаа. За албан тушаалын хувьд бол 51% нь бол нэгтлэн бодогч гэсэн мэрэгчлэрээ ажилдаг. За түүнээс гадна мэрэгжлийн үйлчилгээг бол давхар үзүүлдэг ийм этгээдүүд бол оролцсон байгаа. За боловсролын зэрэг болон мэрэгсэн байдлын хувьд бол ер нь бол бакалавр ба түүнээс дээш мэрэгжилтэй хүмүүс бол дийлэнх нь хамрагдсан. Өөрөөр хэлбэл бакалаврын зэрэгтэй судалгаанд оролцогч бол 69%, магистр зэрэгтэй оролцогч бол 30%, доктор зэрэгтэй оролцогч бол 1% байсан гэсэн үг. За мэрэгжлийн хувьд бол энэ төрлийн мэрэгжлийн үйлчилгээг үзүүлж байгаа талууд маань голчлон нэгтлэн бодох бүртгэл гэдэг үндсэн мэрэгжлэрээ төгссөн мэрэгжлийн нэгтлэн бодогчид бол мэрэгжлийн үйлчилгээг үзүүлж байна гэж харж болохоор байгаа. Ягаад гэвэл нийт судалгаанд оролцогчдын маань 80% нь бол нэгтлэн бодох бүртгэл гэсэн мэрэгжлэр төгссөн хүмүүс байна гэсэн үг. За мэрэгсэн зэрэгтэй байна уу гэдэг талаас нь бид нар бас судалгааг авч үзсэн. За энэгээр харах юм бол нийт судалгаанд оролцогчдын 82% нь бол мэрэгсэн нэгтлэн бодогч, за 30% нь бол татварын мэрэгсэн зөвлөх гэсэн ийм зэрэгтэй этгээд байгаа. Энэ төрлийн үйлчилгээг аль болох туршлагатай мэрэгжлийн мэрэгсэн этгээд бол гүйцэтгэдэг байна гэж харж болохоор байгаа. За ажилласан жилийн туршлагын хувьд харах юм бол нэг дунджаар 6-аас 15 жил ажиллаж байгаа хүмүүс бол 23% байгаа. Тэгэхээр эндээс харвал 6-аас дээш жил ажилласан нэлээд туршлагатай нэгтлэн бодогчид бол мэрэгжлийн үйлчилгээг үзүүлж байна гэж харж болохоор байна. За нөгөөтэйгүр мэрэгжлийн үйлчилгээ үзүүлдэг эсэх гэдэг дээр харах юм бол яг тогтмол үзүүлдэг нь 22%, хаяа үзүүлдэг нь 40%, огт энэ төрлийн үйлчилгээг бол үндсэн ажлын хажуугаар үзүүлдэггүй гэж үзэж байгаа нь бол нэг 38% таа байна. Тэгэхээр нэгтлэн бодогчдын маань хувьд бол үндсэн ажлаа гүйцэтгэхийн хажуугаар энэ төрлийн үйлчилгээг бас давхар эрхэлдэг гэдэг нэг юм дүр зургийг бол эндээс харж болохоор байна гэсэн үг. За мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн ерөнхий төлөвийг харах юм бол судалгаанд дийлэнх оролцогчд нь бол аудитын компаниуд 76% нь хамрагдсан байгаа. За 26% нь бол татварын мэрэгсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэрэгжлийн компаниуд байна. За харин судалгаанд оролцогчдын хувьд бол судалгааг хариулсан хүмүүс бол тухайн компаниудад ихэвчлэн захирал болон аудитор гэсэн албан тушаалтаар ажилладаг хүмүүс бол судалгааг бүгэлж өгсөн байгаа. За туршлагатай байдлын хувьд харах юм бол нэг 6-аас 15 жил ажиллаж байгаа хүмүүс бол судалгааг бүгэлсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь мэрэгжлийн үйлчилгээ болон түүнтэй холбогдох ойлголтыг бол нэлээд мэдлэгтэй туршлагатай хүмүүс бол судалгааг бүгэлсэн гэж харж болно. За тэгээд мэрэгжил цолын хувьд бол харвал мөн л адилхан мэрэгсэн нэгтлэн бодогч, татварын мэрэгсэн зөвлөх гэсэн ийм зэрэгтэй хүмүүс бол мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэгч, хуулийн этгээдэд бол ажиллаж байна гэдэг ийм ерөнхий дүр зургийг харж болохоор байгаа. За мэрэгжлийн үйлчилгээг хэн авж байна вэ гэдэг талаас нь харах юм бол за дийлэнх нь бол үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллагууд бол мэрэгжлийн үйлчилгээг авж байна. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын маань 36% нь энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг. Санхүү даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нь бол 17%, барилга угсралтын чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа нь 16% байгаа. За судалгааг бүгэлсэн этгээдүүдийн хувьд бол дийлэнх нь буюу 36% нь тухайн байгууллагын нэгтлэн бодогч эсвэл грейд нэгтлэн бодогчийн албан тушаалыг хасж байгаа этгээд бүгэлсэн байна. За нөгөөтэйгүр 20% нь бол гүйцэтгэх удирдлага, за 28% нь бол үүсгэн байгуулагчид нь судалгааг бүгэлж өгсөн байгаа. За байгууллагын хэмжээ талаас нь ямар хэмжээний байгууллагууд мэрэгжлийн үйлчилгээг аваад байна вэ гэд харах юм бол ажиглагчдын тоогоороо бол эдгээр компаниудын маань
дийлэнх нь 10 хүртэл ажилтнтай буюу 36% нь 10 хүртэл ажилтнтай байгаад байна. За 200-аас дээш ажилтнтай аж ахуй нэгж бол ерөөсөө 4% нь л хамрагдсан. 50-аас 200 хүртэл ажилтнтай байгууллага бол мөн адилхан 4% хамрагдсан гэхээр мэргэжлийн үйлчилгээ буюу гэрээд нэгтлэн бодогчийн үйлчилгээг авж байгаа хэрэглэгч бол ихэвчлэн цөөн тооны ажиллагчтай жижиг аж ахуй нэгжүүд байх хандлага байна гэдгийг эндээс харж болохоор байгаа. За орлогын хувьд ер нь бас хараад үзсэн байгаа. За орлого талаас нь харах юм бол нэг 50 хүртэл сая төгрөгийн орлоготой аж ахуй нэгж бол 8%, 50-аас 300 сая хүртэлх орлоготой нь бол 32%, 300-аас 1 тэрбум хүртэлх нь 28% байгаагаас харвал мэргэжлийн үйлчилгээг авж байгаа аж ахуй нэгж байгууллагууд маань ер нь бол орлогын хувьд бичил буюу жижиг гэдэг энэ ангилалд хамаарагдаж байгаа аж ахуй нэгжүүд байна гэж ерөнхийдөө дүгнэж болохоор байгаа. За үйл ажиллагаа явуулж байгаа хугацааныхын хувьд харах юм бол нэг 1-5 жил хүртэл буюу амьдралын мөчлөгийн хувьд нэг өсөлтийн гарааны үе шатн дээрээ явж байгаа компаниуд мэргэжлийн үйлчилгээг бол төлхөө авч яана гэж ингэж харж болохоор байгаа. За тэгээд үндсэн орон тооны нягтлан бодогчтой юу гэдэг талаас нь харах юм бол дийлэнх нь буюу 57% нь бол нэг нягтлан бодогч бол ажиллаж байгаа. За энэ нь үндсэн болон гэрээд нягтлан бодогч гэсэн байдлаар бол ажилладаг гэдэг ийм ерөнхий дур зориг байна. За тэгэхээр судалгааг авахдаа бид нэг талдаа мэргэжлийн үйлчилгээг авж байгаа тал, нөгөө талдаа энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа талуудыг нь хувь хүн хуулийн этгээд гэсэн байдлаар 3 төрлийн судалгааны төвөрийг бол бүрдүүлсэн байна гэсэн. За тэгээд судалгааны үр дүнг мэргэжлийн үйлчилгээ авж байгаа аж ахуй нэгж буюу хэрэглэгч талаас нь харах юм бол ер нь яагаад энэ үйлчилгээг аваад байгаа. За авахдаа ямар үйлчилгээнүүдийг авж байна. За хугацааны хувьд ямар давтамжтай аваад байна. Үн хөлсний хувьд энэ төрлийн үйлчилгээг авахдаа ямар үн хөлс төлж гэнэ гэдэг талаас нь харахад нэг дараах үр дүнгууд бол гарч ирсэн байгаа. За нэгдүгüрт бол ер нь авж байгаа түгээмэл үйлчилгээ нь бол татврын болон бусад тайлангууд, татврын, нөөтийн, суутганы гэх мэтийн тайлангуудыг бэлтгэхтэй холбоотой үйлчилгээг бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчээс авдаг гэж 76% нь бол хариулсан. За санхүүгийн тайлан бэлтгүүлэхтэй холбоотой үйлчилгээг бол 71% нь. За нөөтийн тайланг тусгайлан авж байгаа нь бол 59%. За санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ авдаг гэж 47% нь бол хариулсан байгаа. За нөгөөтэйгүр цалин хөлс тооцоолох, цалин хөлс бодох, нийгмийн даатгалын тайлан гаргах гэдэг энэ төрлийн үйлчилгээг авж байгаа хэсэг бол 41% нь байна гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл энэ 5 төрлийн үйлчилгээг бол судалгаанд оролцогч түгээмэл авдаг гэдэг нэг юм үр дүн бол гарч ирсэн гэсэн. За тэгвэл эдгээр үйлчилгээг авж байгаа аж ахуй нэгж байгууллагууд маань яагаад мэргэжлийн үйлчилгээг гэрээд нягтлан бодогч юм уу хуулийн этгээдээс аваад байна вэ гэд гол шалтгааныг нь аваад үзэхээр нэгдүгüрт бол ур чадвартай нягтлан бодогч олж авахд бол хүндрэлтэй байдаг гэдэг үндсэн шалтгааныг бол дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл нийт шалтгаан болж байгаа үзүүлэлтүүд дотор энэ үзүүлэлт өөрөө 24%-ийг нь эзэлж исэн. За нөгөөтэйгүр санхүүгийн хэмнэлттэй байдгаа гэж бас үзсэн байгаа. За учир нь бичил болон жижиг аж ахуй нэгжүүдийн хувьд жилийн орлогыг нь харах юм бол нэг 50-аас 1 тэрбум хүртэлх орлоготой гэхээр бизнесийн аж ахуй нэгжийн ангиллаар бол бичил буюу жижиг аж ахуй нэгжид орж ирж байгаа. Тэгэхээр тэдгээр аж ахуй нэгжийн хувьд бол өндөр ур чадвартай мэргэжлийн үндсэн орон тооны нягтлан бодогчтой байх нь өөрөө бол нэг талдаа санхүүгийн хувьд өртөг өндөртэй гэдэг ийм ойлголт бол гарч ирэхээр байна гэсэн үг. За 3 дугаарт бол үндсэн орон тооны нягтлан бодогч шаардлагагүй байгаа гэдэг нэг ийм хэсэг байна. Тэгэхээр байгууллагуудын маань нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа хугацааг нь харах юм бол нэг 1-5 жил хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд нэг 50-гаруй% нь гэхээр дөнгөж өсөлтийн үе шатн дээрээ явж байгаа байгууллагын хувьд бол үндсэн орон тооны ажилтан бол төдийлөн их шаарддаггүй. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч буюу антрепренер, санхүүгийн, маркетингийн үндсэн үйл ажиллагаа гэдэг бүхий л функцүүдээ авч байгаатай илүү уялдаа холбоотой болов гэж бас харагдаж байгаа. За нөгөөтэйгүр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн найдвартай байдал нь илүү чухал байдаг гэж бас хариулсан байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд юм уу гэрээд нягтлан бодогчоос авах нь энэ төрлийн үйлчилгээний хувьд бас найдвартай байдлыг чухалчилдаг гэсэн ийм гол шалтгаануудыг бол дурдсан байгаа. За тэгээ байгууллагуудын хувьд бол гэрээд нягтлан бодогчтой ер нь ямар хугацаанд хамтарч ажиллаж байна вэ? Энэ төрлийн үйлчилгээг авахтаа гэд харах юм бол дийлэнх нь буюу 76% нь 1-5 жил
хүртэлх хугацаанд гэрээд нэгтлэн бодогч мэргэжлийн хуулийн этгээдээс бол энэ төрлийн үйлчилгээнүүдийг авж байна. За тэгээд энэ төрлийн үйлчилгээг авахдаа ер нь жилдээ хичнээн хэмжээний төлбөр төлж гэнэ вэ гэдээ өртөг зардал талаас нь харах юм бол 53% нь бол дунджаар 3 сая хүртэл төгрөгийн төлбөрийг бол төлдөг гэдэг нэг ийм дүр зураг бол гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нь үндсэн орон тооны нэгтлэн бодогчийг сарын 3 сая төгрөгөөр авч ажилуулсантай харьцуулахад бол нэг бараг 10 дахин бага ийм өртөг зардал байна гэж харахаар энэ нь эргээд нөгөө энэ үйлчилгээг мэргэжлийн этгээдээс авах гол шалтгаан болох нөгөө санхүүгийн хэмнэлттэй байдал гэдгийг бол харуулахаар байна гэсэн үг. За тэгээ мэргэжлийн үйлчилгээг ер нь ямар этгээдээс аваад байна вэ гэд харахаар 18% нь бол гэр бүл найз нөхөд танил талаасаа бол голчлон энэ төрлийн үйлчилгээг авдаг. За яг мэргэжлийн гэрээд нэгтлэн бодогчтой гэрээ байгуулж энэ төрлийн үйлчилгээг авж байгаа талууд бол нэг 47% нь байгаад байна. За үлдсэн хэсэг нь бол мэргэжлийн хуулийн этгээд буюу мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, аудитын компани, татварын мэргэсэн зөвлөх компани, зөвлөх үйлчилгээний компаниудаас бол үйлчилгээ авж гинэ гэдэг нэг юм үр дүн бол гарсан. Тэгэхээр эндээс ингээ харахад ер нь мэргэжлийн үйлчилгээг авж байгаа аж ахуйн нэгжүүд маань бол ихэнхдээ маш жижиг 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулж байгаа. Жилийн орлогын хувьд бол нэг 300 сая хүртэл орлоготой 5 хүртэл ажилтнтай юм жижиг байгууллагууд голчлон энэ төрлийн үйлчилгээг аваад байна гэдэг нэг юм дүр зургийг бол харж болохоор байна. За тэгээд эдгээрийн хувьд бол ер нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчээ бас ер нь ямар хугацаанд солиод байна, яагаад солиод байна вэ гэдэг дээр нь шалтгааныг нь аваад үзэхээр бол 65% нь бол үйлчилгээ үзүүлэгчийг гэр бүл танил талаараа бол олж авч байна. Ер нь энэ гэрээд чанарын шаардлага хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэрээд нэгтлэн бодогч хуулийн этгээдийг ямар замаар олж авч ийнэ гэхээр 65% нь бол гэр бүл найз нөхөд гэдэг энэ нөгөө танилын сувгаараа олж авдаг. За 53% нь бол үйлчилгээ үзүүлэгчийн талаар сонголт хийхэд бол мэдээлэл хомос байдаг, хэцүү байдаг гэдэг нэг юм мэдээллийг бол гаргаж өгсөн. Үр дүн бол гарч ирсэн. Тэгэхээр энэ нь нөгөө талдаа бол бид нар аудитын тухай хууль, татварын мэргэсэн зөвлөхийн тухай хуулиудаар бол аудитын хуулийн этгээдийг бол тусгай зөвшөөрөл олгож бүртгүүлжүүлэх тэдгээрийн мэдээллийг бол мэргэсэн нэгтлэн бодогчдын институт, за сангийн аам татварын мэргэсэн зөвлөхийн нийгэмлэгийн вебсайтанд бол үйлчилгээ үзүүлдэг компаниудын талаарх мэдээлэл бол бүртгэгдсэн байдаг учраас тэдгээр компаниудыг олж авахд харьцангуй хүндрэл багатай байдаг бол яг нэгтлэн бодох хүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэд байдаг, чанартай компани хэр олон байдаг, хаанаас олж авах, хэрхэн холбогдох гэдэг талаар бол төдийлөн мэдээлэл хомос байдаг нь эдгээр талуудын хувьд бол голчлон нөгөө хүндрэл үйлчилгээ үзүүлэгчийг олж авахд бол гол хүндрэл болтгоо гэдэг. Тийм ч болохоро дийлэнх нь гэр бүл найз нөхөд гэдэг энэ шугамар бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг олж авдгаа гэж ингэж хариулсан байгаа. За тэгээд ер нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж хувь хүн гэрээд нэгтлэн бодогчийг сонгохдоо юуг ер нь чухалчилж үздэг юм бэ гэд аваад үзэхэд бол аж ахуйн нэгжүүд бол ер нь үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн мэдлэг чадварыг бол маш чухалчилж үздэг. За хоёрдугаарт бол бизнесийн нууц хадгалах чадамж, за хариуцлагатай найдвартай байдал, за тэгээ мэргэжлийн туршлагатай юугүй юу гэдэг зүйл. За дээрэс нь мэргэжлийн ёс зүй гэдэг ийм үзүүлэлтүүдийг бол үйлчилгээ үзүүлэгч этгээдийг сонгохдоо бол чухалчилж үздэг гэж ингэж хариулсан байгаа. За нөгөөтэйгүр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг олж авахд гол тулгараад байгаа бэрхшээлийг нь харах юм бол нөгөө нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэдлэг дутмаг байдал нь бол нөлөөлж гин гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүр туршлагатай найдвартай ийм компани хомос байна гэдэг. За энэ үзүүлэлт бол түрүүчийн дээр дурдсанчлан нөгөө мэдээлэл хомос гэдэг байдалтай маань бол шууд хамааралтай бас байгаад байгаа. За мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын бас үн хөлс өндөр байгаа нь бас гол нөлөө үзүүлээд байгаа гэж үзээд байгаа. За энэ нь эргээд нөгөө байх нь жижиг дунд энэ төрлийн үйлчилгээг авж байгаа компаниуд маань ихэвчлэн бичил болон жижиг компаниуд байгаа учраас хэд өндөр үнэтэй байх нь өөрөө өндөр түвшний найдвартай үйлчилгээ авахд бас сөрөг нөлөө буюу гол бэрхшээл болоод байна гэж үзсэн. За мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн талаарх мэдээлэл бас нэлээд хомс байдгаа гэдэг ийм үндсэн шалтгаануудыг бол дурдсан байна гэсэн үг. За гэхдээ үйлчилгээ үзүүлэгчийг сонгохдоо бол энэ үн хөлс нэр хүнд гадаад хэлний чадвар гэдэг зүйлүүдийг бол төдийлөн чухалчилдаггүй гэж бас үтсэн байгаад байгаа гэсэн.
энэ дээр. За харин мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд ер нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох солих шалтгаан мэдээлэл олж авж байгаа байдлыг нь бас нөгөө талаас нь харах юм бол энэ дээр хувь хүнийг илүү чухалчилж байгаа юу? Хуулийн этгээдээс авах сонирхол их байгаа юу гэдэг талаас нь бид нар бас авч үзсэн. За эндээс ингээ харах юм бол ер нь судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн маань 47% нь бол мэргэжлийн үйлчилгээг цаашдаа аль болох хувь хүнээс биш хуулийн этгээдээс авахыг бол илүүд үзээд байгаа. За илүүд үзэж байгаа гол шалтгаануудыг нь бол доорх график дээр бол харуулсан 76% нь бол ер нь хувь хүнээс авснаас хуулийн этгээдээс авах нь илүү найдвартай байдгаа гэж ингэж үзсэн байгаа. За нөгөөтэйгүр мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хадгалах байдал нь бол хуулийн этгээд нь илүү өндөр юм аа, хувь хүнтэй харьцуулахад гэж үзсэн. За мэргэжлийн байх хариуцлага хүлээх компанийн удирдлагад бол санхүү нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бол зөвлөх чадамж нь хувь хүнээс авснаас хуулийн этгээдээс авах нь илүү өндөр байдгаа гэж ингэж үзсэн бол хувь хүнээс авах шалтгаан нь хоёрхан зүйл дээр л давуу талтай гарч ирж байгаа. Тэр нь нэгдүгээр төргөн шуурхай уян хатан байдал, үн хөлсний хувьд бол хямд байх гэдэг нэг энэ үзүүлэлтэн дээр бол хувь хүнээс мэргэжлийн үйлчилгээг авах нь хуулийн этгээдээс авснаас давуутай гэдэг нэг ийм зүйл бол гарч ирсэн байна. За тэгээ ер нь цаашдаа мэргэжлийн үйлчилгээг бол гэрээд нэгтлэн бодогчоос авах уу, үндсэн орон тооны нэгтлэн бодогчоос авах уу, эсвэл хуулийн этгээдээс авах уу гэдэг байдлыг нь бол харвал гэрээд нэгтлэн бодогчтой байх нь бол нэг 24% байх юм хүлээлт байна. Цаашдаа үндсэн орон тооны нэгтлэн бодогчтой болно гэдэг нэг ийм төлөв бол 29% нь ер нь хуулийн этгээдээс авна гэдэг нэг ийм төлөв бол 47% нь байгаад байна. Тэгэхээр эндээс харвал мэргэжлийн үйлчилгээг авж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бол ер нь яг нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдээс энэ төрлийн үйлчилгээг авах бол сонирхол илүү төлхөө байгаад байна гэж энд харж болохоор байна. За дараагийн хэсэг дээр бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд маань бол хуулийн дээр заасан нэгтлэн бодох хүртгэлийн тухай хуулинд зааснаар бол хувь хүн байж болно, эсвэл хуулийн этгээд байж болно гэдэг ийм хоёр зохицуулалт явж ирж байгаа. За тэгэхээр хэрвээ хувь хүн үзүүлж байгаа бол хэн үзүүлж байна, ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ гэд аваад үзэх юм бол ер нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн буюу гэрээд нэгтлэн бодогчид маань энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ түгээмэл үзүүлж байгаа үйлчилгээ нь мөн л адилхан санхүүгийн тайлан, татварын тайлан, нөөдийн тайлан, нийгмийн даатгал болон цалин хөлс бодох гэсэн энэ төрлийн үйлчилгээг бол түгээмэл үзүүлж байна. За тэгээ энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар институтад бүртгүүлсэн үү гэдэг талаас нь бид нар бас асуулт авсан. За тэгвэл энэ талаар ер нь мэдлэггүй, мэдээлэлгүй гэж бол дийлэн хэсэг нь бол хариулсан байж байгаа. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид маань бол нөгөө хуулийн дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн хуулийн этгээдийг бүртгэнэ гэдэг энэ хуулийн зохицуулалт маань одоохондоо бол төдийлөн хангалтгүй хэрэгжиж байна гэдгийг нэг эндээс харж болохоор байна. Нөгөөтэйгүр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид маань хэрхэн бүртгүүлэх талаар бол хангалттай ойлголт байхгүй байгаад байна уу гэдэг нэг юм зүйл харагдаж байгаа. За тэгээ хувь хүн буюу гэрээд нэгтлэн бодогчдын хувьд бол хичнээн компанид ер нь мэргэжлийн үйлчилгээг дунджаар үзүүлж байна гэдээ харах юм бол нэг 63% нь 2-5 үйлчлүүлэгчд харилцагч байгууллагад бол мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. За энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа хугацааг нь харах юм бол нэг 1-5 жил хүртэлх хугацаанд гэрээд нэгтлэн бодогчийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд бол нэг 28%, 6-аас 15 жилийн хугацаанд үзүүлж байгаа нь бол нэг 26%-тай байгаад байна. Ер нь бол нэг 5-аас дээш жилийн туршлагатай этгээд энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байна гэж харж болохоор байгаа. За ер нь энэ төрлийн үйлчилгээнээс олж байгаа орлого нь дунджаар жилд ямар хэмжээний орлогыг олдог вэ гэд харах юм бол 24% нь бол 3 сая хүртэлх төгрөгийн орлогыг олдгоо гэд ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд нөгөө хэрэглэгч буюу харилцагч талаас авч ирсэн асуулттай бас их нийцж байгаа. Өөрөөр хэлбэл бичил байгууллагууд бол жилдээ нэг 3 сая орчим төгрөгийг бол яг нь мэргэжлийн үйлчилгээ авахтаа бол төлдөг бол үйлчилгээ үзүүлэгч хувь хүний түвшинд харах юм бол энэ үйлчилгээнээс олж байгаа орлого нь бол жилдээ 3 сая төгрөг, 24% нь байх нь 28% нь бол үн төлбөргүй үзүүлдэг гэдэг байгаа. Тэгэхээр энэ хэсэг маань нөгөө яг нь гэр бүл, найз нөхөд, танил тал гэдэг хэсгээс
одоо үйлчилгээ авдаг талуудын хувьд эсвэл тийм талуудад үйлчилгээ үзүүлдэг талуудын хувьд бол үн төлбөргүй байх юм хандлага бол байгаад байна. За 19% нь бол нэг 3-аас 10 сая төгрөгийг бол жилдээ олдгоо гэсэн нэг юм үзүүлэлт бол гарч ирж байгаа. За эндээс харахад гэрээд нэгтлэн бодогчд маань жилд дунджаар нэг 5 орчим харилцагч байгууллагад бол үйлчилгээ үзүүлээд байна. За ажлын туршлагыг харуул нэг 6-аас дээш жил юм байна. За төдийлөн шин туршлагагүй хүмүүс бол төдийлөн энэ төрлийн үйлчилгээг санал болгож үзүүлдэггүй гэж ойлгож болохоор байгаа. За орлогын хувьд бол 28% нь үн төлбөргүй гэдэг нь нөгөө гэр бүл найз нөхөд гэдэг нэг энэ харилцаа яваад байгаатай илүү холбоотой байх нь 55% дээр бол 3-аас 20 сая төгрөгийн жилийн орлоготой байгаа нь өөрөө яг нь харьцангуй бага төлбөртэй бичил байгууллагуудад бол ихэнхдээ үзүүлдэг гэдэг нэг юм дүр зураг харагдахаар байна гэсэн. За мэргэжлийн үйлчилгээний дотроо ер нь үйлчилгээ үзүүлэхдээ юуг чухалжилт үздэг вэ? Харилцагчаа сонгохдоо тухайн үйлчилгээг олж авахдаа юуг чухалжилдаг вэ гэдээ харах юм бол хувь хүн буюу гэрээд нэгтлэн бодогчийн хувьд бол хэр хэмжээний хариуцлага хүлээх вэ? За найдвартай байдлаа бас чухалчилж үздэг юм байна. Ёс зүйгээ бас чухалчилж үздэг юм байна. Мэргэжлийн мэдлэг туршлагаа бас их чухалчилж бас харддаг юм байна. Өөрөөр хэлбэл өөрийн мэргэжлийн мэдлэг туршлага хүрэлцэхгүй салбарт бол яг нь мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхгүй байх, хүрэг салбарт бол үзүүлэх гэдэг энэ хандлагыг бол чухалчилдгаа гэж харж байгаа юм байна. Харин нэр хүнд үйлчилгээний үн хөлс, гадаад хэлний чадвар, ажлын үргэлжлэх хугацаа зэргийг бол төдийлөн яг нь чухалчилж бол үздэггүй гэдэг нэг юм дүр зураг бол гарч ирсэн. За харилцагч үйлчлүүлэгчээ хэрхэн олж авдаг юм бэ гэд харах юм бол 55% нь бол гэр бүл найз нөхөд танил талаараа бол үйлчлэгээ олж авдгаа гэдэг нэг юм дүр зураг гарч ирж байгаа. За энэ маань нөгөөтэйгүр бас яг нь үйлчлэгээ авж байгаа талуудын хувьд ч гэсэндээ бас дандаа албан бус сувг буюу найз нөхөд танил талаараа л бас үйлчлэгээ үзүүлэгчээ олж авж байгаа. Аль альных нь хувьд нэг юм харилцаа болвол байна. Нөгөөтэйгүр мэргэжлийн үйлчилгээ огт үзүүлдэггүй гэж бас 12% нь бол хариулсан. Өөрсдөө үйлчилгээ авах тал маань өөрсдөө ирдгээ гэж бол нэг 20% нь бол хариулсан байгаа гэсэн. Энэ дээр за гэтэл бизнес нэтворк юм уу, данга имэн ч юм уу иймэрхүү албан ёсны сувгуудаар мэдээлэл олж авдаг гэдэг байдал бол маш бага байгаа гэсэн. Энэ дээр за тэгээд нөгөөтэйгөр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн буюу гэрээд нэгтлэн бодогчдын хувьд бол ер нь харилцагч үйлчлүүлэгчээ олж авахд бол хэцүү байдаг гэж 47% нь хариулж байгаа. Энэ нь эргээд нөгөө дандаа танил шугамаараа л харилцагчаа олж авдаг байдалтай нь илүү анзаарэгдчихэж болох юм. Тэгээд 55% нь бол найз нөхөд танил талаараа гэдэг нэг юм зүйлүүд байна. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх тэдгээрийг нөгөө хэрэглэгч хайж олж авахд хялбар бус байдал нь үйлчилгээ үзүүлэгчийн хувьд ч үйлчилгээ авж байгаа талын хувьд ч бол нөгөө мэдээллийн ил тод нээлттэй байдалтай нь холбоотойгоор гол хүндрэл болдгоо гэдэг нэг энэ үр дүн бол гарч ирсэн байна. За хуулийн этгээдийн хувьд бол ер нь бас л ямар төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлээд байна вэ гэхээр аудит байгаа. За энэ дээр нэг тайлбарыг хийхэд бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн судалгаанд маань дийлэнх нь аудит баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд маань төлхөө орж ирсэнтэй холбоотойгоор аудит баталгаажуулалтын үйлчилгээ түгээмэл үзүүлдэг гэж бол гарч ирсэн. За нөгөөтэйгүр үлдсэн бусад хэсэгт нь бол яг энэ нягтлан бодох бүртгэл санхүүгийн зөвлөх үйлчилгээнүүдийг гэж хариулсан хэсэг нь бол эдгээр байж байгаа. За тэгээд 68% нь бол санхүү нэгтлэн бодох бүртгэлийн үйлчилгээ, 52% нь бол санхүүгийн тайлан, нөөтийн тайлан гаргах, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэсэг бол нэг 48% бол байна. За тэгээ энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хэсэг гэдэг дээр бол зөвшөөрөлтэй гэж 84% нь хариулсан байгаа нь нөгөө яг нь судалгаанд маань тусгай зөвшөөрөл зайлшгүй шаарддаг аудитын компани, татварын мэргэсэн зөвлөхийн компаниуд бол төлхөө оролцсонтой хамааралтай. За үлдсэн хэсэг нь бол нөгөө бусад тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэсэг нь бол зөвшөөрөл аваагүй энэ талаар мэдээлэлгүй гэж ингэж хариулсан байгаа даа гэсэн. За тэгээ хичнээн байгууллагад ер нь үйлчилгээ үзүүлж байна вэ гэд харах юм бол нэг 55-аас дээш харилцагчтай гэж 42% нь бол хариулсан. 5 хүртэл юм уу 15 хүртэл гэж нэг 34% нь бол
байгаад байна гэсэн үг. Энэ дээр за тэгэхээр эндээс гарах юм бол нөгөө гэрээд нэгтлэн бодогчтойгоо харьцуулахад гэрээд нэгтлэн бодогч нэг 5 компанид үйлчлэгээ үзүүлж байхад хуулийн этгээд бол нэг 10 дахин те ойролцоогоор илүү харилцагчид бол үзүүлдэг байгаад байна. Энэ нь хуулийн этгээдийн хувьд бол үндсэн орон тооны ажиллагчдын тоо олон байгаатай нь бас хамааралтай гэж харж болох нь. Гэхдээ дунджаар нэг нэгтлэн бодогчд ногдож байгаа ачааллыг харуулна. Ер нь нэг 2-5 байгууллагад бол үйлчлэгээ үзүүлдэг гэсэн нэг ийм дүр зураг харагдаж байгаа. За тухайн байгууллагууд маань өөрөө ямар хугацааны туршид энэ төрлийн үйлчлэгээг үзүүлж байгаа туршлагатай байгаа вэ гэд харах юм бол нэг 6-аас дээш жилийн туршлагатай аж ахуйн нэгж бол нэг 70 гаруй хувь нь бол байгаад байна. За эндээс олж байгаа орлогын хувьд харуул нэг 50% нь 350-аас 300 сая төгрөгийн орлого олдог гэхээр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа хуулийн этгээд маань ер нь нөгөө том аж ахуйн нэгж төдийлөн байж чадахгүй ихэвчлэн нөгөө бизнесийн аж ахуйн нэгжийн ангиллаараа бол нэг бичил жижиг аж ахуйн нэгжүүд төлхөө байгаад байна уу гэж ингэж харж болохоор байна гэсэн үг. Энэ дээр за тэгээд ер нь хуулийн этгээдүүд мөн адил мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэх аж ахуйн нэгж буюу харилцагчаа сонгохдоо ямар үзүүлэлтийг ер нь чухалчилж үзээд байна. Мэдээлэлээ ямар сувгуудаар олж аваад байна вэ гэдээ ингээ харах юм бол гол харилцагч үйлчлүүлэгчээ олж авж байгаа байдал нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр бол олж авж байгаа байдал нэг 8% байхад сошиал медиагаар бол нэг 4% байгаад байна. Бас л нөгөө яг нь гэр бүл найз нөхөд гэдэг танил талаараа харилцагч үйлчлүүлэгчээ олж авж байгаа байдал бол 36%тай. Үйлчлүүлэгч өөрөө санал тавьж орж ирдэг гэдэг хэсэг бол нэг 40%тай байгаад байна. Тэгэхээр танил найз нөхдөөрөө л гэдэг энэ хэлбэрүүд илүү их орж ирээд байна гэдэг нь үйлчлэгээ үзүүлэгч болон үйлчлэгээ авж байгаа талуудын хувьд бол бие биенийгээ олж авахд ер нь бол мэдээлэл хомс нээлттэй бус байдгаа л гэдэг нэг юм дүгнэлтийг бол эндээс дахиад хийж болохоор байна. За тэгээд харилцагч үйлчлүүлэгчээ олж авахд хялбар байдаг хэсэгтэр бол ер нь хуулийн этгээдийн хувьд бол 41% нь бол ер нь боломжийн хялбар байдаг. Харин 40% нь бол ер нь харилцагч өөрөө санал тавиад ороод ирчдэг. 36% нь бол найз нөхөд танил талаараа олж авдаг гэдэг нэг ийм зүйлийг хариулсан. За тэгэхээр энд хялбар болон өөрөө орж ирдэг гэдэг энэ хэсгүүдийн хувьд бол нөгөө судалгаанд маань аудитын болон татварын мэргэсэн зөвлөхийн компаниуд илүү их хамрагдсантай бол бас холбоотой байгаа гэсэн. Энэ дээр за тэгээд эндээс ингээд дүгнээд бас харах юм бол мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч үйлчлэгээ авж байгаа талуудыг маань ингээд ажиллагчдын тоо болон орлогоор нь бид нар ингээд харах юм бол ер нь үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж үйлчлэгээ авж байгаа талууд маань аль нь ер нь энэ бичил болон жижиг гэдэг энэ ангилалд бол хамаарагдаад байна. 2019 онд гарсан жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээг дэмжих тухай хуулийн 5-1-т зааснаар бол бичил үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч гэж бол нэг 10 хүртэл ажилтнтай жилийн орлогын хэмжээ бол нэг 300 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгж дунд жижиг гэдэг хэлбэрт бол нэг 10-аас 50 хүртэл ажилтнтай 300-аас 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж бол энэ жижиг бичил гэдэг энэ ангиллуудад орж ирээд байна. Гэтэл манай энэ мэргэжлийн үйлчилгээний салбарт бол үйлчлэгээ авж байгаа компаниуд маань бичил жижиг рүүгээ дийлэнх нь орж ирээд байна. Үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд маань бас яг нь бичил болон жижиг гэдэг энэ хэлбэрлүүгээ дийлэнх нь орж ирээд дунд болон дундаас дээш хэмжээний хуулийн этгээд аж ахуйн нэгж бол төдийлөн мэргэжлийн үйлчлэгээ бол авдаггүй юм байна гэдэг нэг ийм дүр зургийг бол харж болохоор байна гэж үзэж байна. За тэгээд мэргэжлийн үйлчилгээний төрлүүд дээр нь ер нь ингээд саяны 3 талыгаа зэрэгцүүлээд аваад үзэх юм бол ер нь үйлчлэгээ авж байгаа талын хувьд үйлчлэгээ үзүүлэгч гэрээд нэгтлэн бодогч хуулийн этгээдийн хувьд ч гэсэндээ аль талаасаа яг нэгтлэн бод хүртгэлийн тухай хууль, татварын тухай хууль, аудитын тухай хуулиудаар шаарддаг нөгөө хууль ёсны заавал гаргах ёстой гэдэг санхүүгийн тайлан, татварын тайлан, нийгмийн даатгалын тайлангуудыг л авахдаа мэргэжлийн үйлчилгээг авж байна. Нөгөө илүү удирдлагын буюу дотоод мэдээллүүдийг бэлтгүүлэх чиглэлд бол мэргэжлийн үйлчилгээ бол төдийлөн авдаггүй байна гэдэг нэг юм дүр зургийг бол харж болохоор байна.
За тэгээд гэрээ цуцалж байгаа шалтгааныг аль талынх нь хувьд авч үзсэн. Ер нь ингээд нэг үйлчлүүлэгчтэйгээ удаан харилцаатай байдаг юм уу? Нэг үйлчлэгээ үзүүлэгч хувь хүн болон гэрээд нэгтлэн бодогчоо ойр ойрхон солиод идэггүй илүү удаан хугацаанд харилцдаггүй гэдэг талаас нь аваад үзэхээр ер нь бол яг сольдог. Гэхдээ сольж байгаа шалтгаан нь өөрөө гол зүйл нь юу болж байна вэ гэхээр үйлчлэгээ авж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд бол үндсэн хоёр шалтгаан байгаагийн нэг нь бол үн хөлс өндөр гэдэг шалтгаанаар бол гэрээд нэгтлэн бодогч болон хуулийн этгээдээ бол сольдог. Хоёрдугаарт бол 20% нь үйлчлэгээ үзүүлэгчийн мэдлэг чадвар сул буюу сул хангалтгүй байна гэдэгтээ уялдаад бас үйлчлэгээ үзүүлэгчээ солих юм хандлага бол байдгийн байна. Харин үйлчлэгээ үзүүлэгч хувь хүн хуулийн этгээдийн хувьд бол харилцагч байгууллага сольж байгаа шалтгаан нь бол нэгдүгээрт үн хөлс өндөр гэдэг шалтгаан бас л гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл аль талынх нь бол үн хөлснөөс болоод гэрээгээ цуцлах буюу үйлчлэгээ үзүүлэх тохиролцоогоо бол цуцалдаг байгаад байна. Нөгөөтэйгүр мэдээлэлээр цаг тухайд нь хангадаггүй байдал гэдэг шалтгаанаар үйлчлэгээ үзүүлэгч талын зүгээс бол гэрээг цуцалдаг бас нэг зүйл байна. Тэгэхээр энэ нь нөгөө үйлчлэгээ авж байгаа харилцагч байгууллагын зүгээс үйлчлэгээ үзүүлэгчийг цаг тухайд нь мэдээлэл гаргаж өгдөггүй гэдэг нэг энэ үндсэн шалтгаан байгаад байна. За гэрээ тохиролцоонд хамаарахгүй ажил гүйцэтгүүлэхийг харилцагчаас шаарддаг гэдэг ийм шалтгаанаар бас хувь хүн хуулийн этгээд маань гэрээгээ цуцалдаг юм байна. За хуулийн этгээдийн хувьд мөн тухайн аж ахуй нэгж байгууллагын удирдлага буюу нэгтлэн бодогчийн удирдлагын зүгээс нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн талаарх ойлголт нь хангалтгүй байдагтай нь холбоотойгоор бас гэрээгээ цуцалдаг гэдэг нэг юм үндсэн шалтгаануудыг бол дурдж байна гэсэн. Тэгэхээр талуудын хувьд ер нь гэрээ цуцалж байгаа үндсэн шалтгаан бол нэг талынх нь хувьд үн хөлс өндөр, нөгөө талынх нь хувьд бол хэд бага үнээр үйлчлэгээ авах гэдэг энэ ашиг сонирхол нь бол гэрээ цуцлах гол шалтгаан байдгаа гэд дүгнчиж болохоор байна гэсэн. За нөгөөтэйгүр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэх болон үйлчлэгээ авж байгаа талуудын хувьд нийтлэг ер нь тулгамдаад байгаа гол асуудлууд нь юу байна вэ гэхээр энэ санхүү татврын тайлан тушаах хугацаа ер нь оновчгүй тайлан хугацаах тушаах систем хүндрэлтэй байгаад байдаг байдал бол аль талынх нь хувьд бол гол бэрхшээл болдог. За хуулийн эрх зүйн орчны тодорхойгүй байдал, нарийн төвөгтэй байдал бас нэлээд бэрхшээл болдог. За татвар болон төрийн захиргааны байгууллагуудын хүн суртал юм уу, процесс ойлгомжгүй, харилцаа хандлага тааруу байдаг байдал нь бас энэ төрлийн үйлчлэгээ авж байгаа, үзүүлж байгаа талуудын хувьд бол хүндрэл бэрхшээлийг үзүүлдэг. За үйлчлүүлэгч байгууллагын удирдлага санхүү нэгтлэн бодох бүртгэлийн талаар ойлголтгүй байдаг байдал нь бас үйлчлэгээ үзүүлэгчдэд бас гол бэрхшээл болдог. За дээрэс нь мэдээллийн технологийн шинжилэлттэй холбоотой, дижитал шилжилтүүдтэй холбоотой хийгдэж байгаа өөрчлөлтүүд бас энэ төрлийн үйлчлэгээг үзүүлэхэд бас тулгардаг гол бэрхшээл болж байна гэж ингэж үзсэн байна. За тэгээд ур чадвар талаас бас бид харсан байгаа. Ер нь мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч этгээдэд ямар ур чадварын шаардлагууд ер нь тавигддаг юм бэ гэд харах юм бол нөгөө л нийтлэг буюу түгээмэл үзүүлж байгаа үйлчлэгээнүүдтэйгээ уялдаатай байдлаар ур чадварын шаардлагууд бол гарч ирсэн. За ер нь мэргэжлийн мэдлэгийг бол чухалчилж үздэг. Бизнесийн нууц хадгалах чадвар, хариуцлагатай байдал, мэргэжлийн туршлага, ёс зүй гэдэг зүйлүүдийг бол илүү их аль талынх нь хувьд бол чухалчилж байна гэж ур чадварын үзүүлэлтүүд дотор хамгийн өндөр ирэмттэй гарсан 5 ур чадвар бол энэ байгаа. Тэгэхээр үйлчлэгээ үзүүлэгчийн хувьд ч, үйлчлэгээ авж байгаа талын хувьд ч мэргэжлийн ур чадвар, бизнесийн нууц хадгалах, ёс зүй гэдэг зүйлүүдийг бол илүү их чухалчилж авч үзэж байна. За тэгээ ур чадварын хувьд болов бид нар бас ер нь ямар ур чадваруудыг илүү ингэж чухалчилж ирэмблээд байна вэ гэд судлаанд оролцогчдороо бол ирэмблүүлсэн. За ингэхэд бол мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгчид хамгийн чухал шаардлагатай ур чадвар гэдэг дээр бол татвар нийгмийн даатгалын бүртгэл тайлгналын мэдлэг ур чадварыг бол маш их чухалчилсан. Энэ нь эргээд нөгөө татврын тайлан нийгмийн даатгалын тайлан ихэнхдээ гаргуулдаг
гэдэгтэй нь бол холбоотой энэ ур чадвар бол нэн тэргуунд бол эренблэгдсэн. За хоёрдугаарт бол санхүүгийн бүртгэл тайлагнал эхийн ур чадвар бол эренблэгдэж гарч ирсэн байна. За тэгээд ёс зүйн хувь хүний ур чадварууд бол бас өндөр эренбитэй бол гарч ирсэн. За яг энэ төрлийн үйлчлэгийг үзүүлэхэд энэ ур чадварууд хэр зэрэг чухалын таны одоогийн энэ ур чадварыг эзэмсэн төвшин хэр байгаа вэ гэдгийг нь үнэлүүлээд зөрүүг нь авч үзэх юм бол татвар нийгмийн даатгалын бүртгэл тайлагнал, мэдээллийн технологи, бизнесийн эрх зүй, бизнесийн стратеги удирдлага гэсэн эдгээр ур чадварууд дээр бол нэлээд зөрүүтэй байгаа ийм байдал бол ажиглагдсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдгээр ур чадварыг чухалчлаад байгаа боловч эзэмсэн төвшин нь бол яг нь чухалчилж байгаа төвшөндөө бол гөөсөө нэлээд доогуур байгаа гэдэг нэг юм дүр зураг байна. Тэгэхээр зөрүү ихтэй байна гэдэг нь энэ хэсэгт бол яг нь сургалт хөгжлийн хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх юм хэрэгцээ шаардлагууд бол өндөр байгаа гэж харж болохоор байгаа гэсэн. За тэгээд ер нь мэргэжлийн үйлчилгээнд тавигдах ур чадвар, шаардагдах ур чадварууд дээр олон улсад ер нь ямар ур чадваруудыг ирээдүйд чухалчилж байгаа юм бэ гэдэг дээр бид Дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан ирээдүйн ажил мэргэжлийн тайлан 2025 дээр бас гарсан ур чадваруудыг бас судалж үзсэн. За эндээс бол 2030 он гэхэд бол мэргэжлийн үйлчилгээний салбарт бол дараах 5 ур чадвар бол маш чухал болно. 25 онд бол маш чухал болно. 2030 он гэхэд бол энэ 5 ур чадварыг бол ер нь өсөх хандлагатай болол байна гэж бол гарч ирсэн. За тэгэхээр яг 25 оны хувьд бол core буюу маш чухал гэж гарч ирж байгаа 5 ур чадвар бол аналитик сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх сэтгэлгээ, за бүтээл сэтгэлгээ, за үйлчилгээнд төвлөрөх буюу хэрэглэгчд үйлчлэх гэдэг ийм ур чадвар, за бусдад нөлөөлөх, манлайлах ур чадвар, за бусдыг ойлгох, эмпати, active listening гэдэг энэ ур чадварууд бол маш их чухал болох нэ гэж ингэж харж байгаа. За 2030 он хүртэл өсөх трендтэй байгаа ур чадвар гэдэгт илүү нөгөө технологитой холбоотой ур чадварууд, хэмэл оюун ухаан, big data, технологийн мэдлэг, за дээрэс нь нөгөө cyber security, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой, за хүрээлэн буй орчинтой холбоотой ур чадварууд бол мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд бол зайлшгүй өсгөх буюу хөгжүүлэх шаардлагатай ур чадварууд гэж гарч ирж байна. За тэгээ эдгээртэй холбоотойгоор судалгаанд оролцогчдоос ер нь ойрын ирээдүйд та ямар сургалтанд хамрагдах хэрэгцээ маш өндөр байгаа вэ гэд харахад бол дараах 4 сэдвийг бол гаргаж ирсэн. Энд бол нэгдүгээр татврын тайлагнал, хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой сургалт хөгжлийн хэрэгцээ бол маш өндөр байна гэж мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч талуудын хувьд бол гарч ирсэн байгаа. За хоёрдугаарт бол санхүүгийн тайлагналын олон улсын стандартын өөрчлөлт, түүний хэрэглээтэй холбоотой сургалтын хэрэгцээ бол өндөр байгаа даа. За салбарын бүртгэл тайлагнал гэдэг. За энэ дотор тухайлбал нөгөө даатгал, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт ийм салбаруудыг бол дурдж өгсөн байлээ. За дөрөвдүгüрт бол дотоод хяналт аудитын олон улсын стандарт, за дотоод аудиттай холбоотой ийм ур чадварын хэрэгцээ бол чухал байна. Энэ төрлийн сургалтууд бол нэг хэрэгцээтэй гэж ингэж гаргаж ирсэн гэсэн. За тэгээ ер нь ямар байгууллагын сургалтуудад хамрагдаад байна вэ гэд харах юм бол ихэвчлэн мэргэжлийн байгууллагаас явуулдаг сургалтуудад хамрагдаад байна. Төдийлөн эдгээр хэрэгцээ шаардлагуудыг хангах сургалтууд бол яг нь хомос жилдээ нэг 2-3 удаа мэргэжлийн байгууллагын тогтмол явуулдаг ийм сургалтуудад хамрагддаг гэсэн нэг ийм үр дүнгуудыг бол судалгаанд оролцогчид маань хариулсан байна. За 3 дугаар хэсгийг бол гадаад улсуудын туршлага харьцуултыг манай судалгааны багийн гишүүн Доржгөр багш тайлбарлах болно. За сайн байна уу? За тэгээд судалгааны өмнөх хэсэг болох онлайн судалгаа болон Монгол дахь одоо эмпирик судалгааны үр дүнг танилцуулсан багийн гишүүдтэй баярлалаа. За ингээд гадаад улсуудын туршлага харьцуулалтын талаар ярихаас өмнө эхний ээлжинд Монгол улсын тухайд ер нь энэ мэргэжлийн хууль эрх зүйн зохицуулалт маань ямар байдалтай байгаа вэ гэдгийг товчхон дуртай. Ингээд нэгтлэн бодох бүртгэлийн тухай тэр дундаа яг мэргэжлийн үйлчилгээний тухай
одоо дурц зөвлөлүүд гэх юм бол нэгтлэн мод хүртгэлийн тухай хууль, за аудитын тухай хууль дээр нэмээд татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тухай хуулиуд дээр тодорхой зүйл залтууд бол байдаг байна. За ингээ эхний ээлжинд бол нэгтлэн мод хүртгэлийн тухай хуулийн дээр бол мэргэжлийн нэгтлэн модгч болон мэргэжсэн нэгтлэн модгч гэж хэн байх вэ гэдэг талаар бол тодорхойлолтуудыг оруулж өгсөн байт юм байна. За үүнээс гадна яаж байгаа вэ гэхээр яг саяны бидний ярьж байгаа одоо мэргэжлийн үйлчилгээ гэдэг хүрээнд бол яг мэргэжлийн үйлчилгээ гэж юу хэлэх юм бэ? Нэгтлэн мод хүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ гэж юу хэлэх юм бэ гэдэг нэгдсэн тодорхойлолт бол одоогоор манай хуулийн эрх зүйн орчинд бол байхгүй байна. За харин аудитын үйл ажиллагааны талаар бол аудитын тухай хуулинд тодорхойлсон байдаг нь аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан иргэний санхүүгийн баримтыг хянаад дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх юм хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа хэлнэ шүү гэд тодорхойлчихсан байх жишээ. За харин татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний талаар бол татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тухай хуулинд заахтаа үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, за түүний эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахж хийсэн мэргэжлийн зөвлөх үйл ажиллагааг бол татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гинэ гэдэг ингээд тусгachсан байна гэсэн үг. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол манай Монгол улсын хууль эрх зүйн орчинд бол нэгтлэн мод хүртгэлийн чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагааг бол тодорхойлсон энэ хоёр тодорхойлолт одоогоор байна гэж бол харж болох гээд байна. За тэгээд аудитын тухай хуулиндаа бол аудитын үйл ажиллагааг дотор нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нэгтлэх ажил, бусад баталгаажуулах ажил болон санхүүгийн холбогдох үйлчилгээ гэсэн үндсэн дөрвөн хэсэгт бол хувааж болно гэсэн утгаар заасан байгаа бол татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тухайд бол үндсэндээ бол татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, за мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах хэмжээг үүрэгтэй ажил юм аа. За мөн одоо татварын тооцоо тохируулах хийх, баримтын бүрдлийг нь хянах, тэгээ бүртгэлийг нь хөтлөх, татварын тайланг нь бэлтгэж өгөх юм үйл ажиллагаа юм аа. За үүнээс гадна юу ажиллах вэ гэхээр татварын алба болон бусад холбогдох этгээдтэй үйлчлүүлэгч буюу татвар төлөгчийг төлөөлж татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч манад харилцах юм үйлчилгээг одоо төлөөлөх үйлчилгээг үзүүлж болно гэсэн ийм утгаараа тусгachсан байт юм байна. За ингээд үйлчилгээний талаар бол үндсэндээ иймэрхүү зүйл залтууд байгаа бол яг одоо нэг субъектийн талаар буюу ялангуяа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд гэж хэн байх юм бэ гэдэг талаар бол нэгтлэн мод хүртгэлийн тухай хуулийн дээр гэрээд нэгтлэн модгч гэж хэн бэ гэдэг талаар залт байна. За дээр нэмээд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд гэж ямар хуулийн этгээд байх вэ гэдэг талаар бол тодорхойлсон залтууд бол байд юм байна гэж бол харагдах гэж байгаа гэсэн үг тийм. Ингээд энэ нөгөө гэрээгээр үйлчилгээ үзүүлэх гэж байгаа хувь хүн буюу гэрээд нэгтлэн модгч болон хуулийн этгээдэг бол институт одоо бүртгэж зөвшөөрөл олох ёстой гэсэн утгатай юм зүйл залт бол нэгтлэн мод хүртгэлийн тухай хуулинд сүүлд нэмэгдээд орчихсон ингэ явж байгаа гэдэг. За ингээ Монгол улсын тухайд бол хууль эрх зүйн зохицуулалт юм байгаа юм байна. Тэгээд манай судалгааны багийнхан бол нийтдээ 12 улсын хууль эрх зүйн орчныг харьцуулаад үндсэндээ бол мэргэжлийн үйлчилгээг зохицуулж байгаа хууль эрх зүйн актны ямар акт байдгийг, за тэгээд мэргэжлийн үйлчилгээг ер нь ямар төрлүүдэд хувааж хуульчилсан байдаг талаар, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий этгээд нь ер нь хэн байх талаар хэрхэн яаж одоо зохицуулсан байд юм бэ гэдгийг судалсан. Дээр нь нэмээд зохицуулалтын тогтолцооны онцлог буюу энэ улс орнуудад мэргэжлийн одоо байгууллага нь өөрөө ямар нэртэй байгууллага, ямар чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг талаар бол судалсан. Ингээд судалгаандаа бол үндсэндээ 12 улсыг хамруулсан нь бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон улс гээд Азийн улсууд. За тэгээд дээр нэмээд одоо хөгжлийн төвшин Монгол улстай ойролцоо гэж үзэх юм бол Казахстан болон Вьетнам улсуудыг идэх ч юм уу тий. За дээр нэмээд нөгөө стандарт буюу санхүүгийн тайлбарлалд олон улсын стандартыг мөрддөг байхаас гадна үндэсний стандартуудтай улсууд байна тий. ГАП-ыг мөрддөг улс байна гэдэг ч юм уу. Ингээд аль болох ялгаатай байдлуудыг бүгдийг нь одоо хамруулах байдлаар энэ 12 улсыг сонгож судалгаанд оруулсан.
За ингээд мэрэгжлийн үйлчлэгийг зохицуулж байгаа хууль эрх зүйн актын тухайд ярих юм бол эдгээр улс орнууд нь бол дэлгэцэнд харагдаж байгаа эхний 5 улс байна тий. Хятад ард улс, Солонгос улс, Япон, Малайз, Америк нэгдсэн улс гэсэн энэ 5 улс бол мэрэгжсэн нэгтлэн бодгогчийн тухай тусдаа хуультай байд юм байна гэсэн үг тий. Тэгэхээр мэрэгсэн нэгтлэн бодгогчийн хуультай байна гэдэг нь гэсэндээ энэ цол зэргийг эзэмшиж байгаа одоо этгээд хувь хүн бол ямар чиг үүрэгтэй, эрхтэй, үүрэгтэйгээр одоо харилцаанд орох вэ гэдэг талаар бол маш нэрийн зохицуулалттай байгааг бол харж болно гэсэн үг. За харин нэгтлэн бод хүртгэлийн тухай хуулиндаа энэ мэргэжлийн үйлчилгээний талаар төлөвлөгөөд уртчихсан байгаа улс орнууд гэх юм бол одоо бүгд найрамдах Чех улс, Бельги, Вьетнам, Латв, Казахстан гэх мэтлэн улсууд бол байна. За тэгээ Монгол улсын хувьд ч гэсэндээ яг энэ мэргэжлийн үйлчилгээг эрхлэх субъектыг бол нэгтлэн бод хүртгэлийн тухай хуулийн дээр тусгаснаар бол энэ ангилалд хамруулж болохоор байна гэсэн үг. За харин мэргэжлийн үйлчилгээ гэдэг ерөнхий утгаар яг одоо хуульчилсан улс гэх юм бол компани тухай хуулиндаа яг ерөн мэргэжлийн үйлчилгээ гэж юу юм бэ? Тэрэн дотор одоо ямар чиглэл рүү хуваагдчих болох юм бэ гэдэг талаар бол Их Британи бол Австрали улсууд бол хуулиндаа тусгачихсан байт юм байна гэж харагдаж байна. За ингээд яг олон улсын төвшөнд энэ мэргэжлийн үйлчилгээ ялангуяа нэгтлэн бод хүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг тодорхойлтыг харах юм бол энэ дэлхийн нэгтлэн бодгочтой холбооны гаргасан тодорхойлолтоор бол нэгтлэн бод хүртгэл, аудит, татвар, удирдлагын зөвлөгөө, санхүүгийн удирдлагын үйлчилгээ зэрэг мэргэжлийн нэгтлэн бодгочийн гүйцэтгэх нэгтлэн бодох бүртгэлийн эсвэл холбогдох ур чадварыг шаардсан үйлчилгээнүүдийг хэлдэг шүү гэж заажчихсан байна. Тэгэхээр үндсэндээ бол мэргэжлийн нэгтлэн бодгочийн гүйцэтгэх ёстой эдгээр мэргэжлийн ур чадварыг шаардсан үйлчилгээг л одоо нэгтлэн бод хүртгэлийн мэргэжлийн үйлчилгээг гинэ гэсэн тодорхойлолт бол нийтлэг мөрдөгдөд явж гин гэж харагдаж байгаа. Ингээд улс орнуудын тухайд бол хуулиндаа мэргэжлийн одоо нэгтлэн бод хүртгэлийн мэргэжлийн үйлчилгээг бол тодорхойлохдоо дараах байдлаар энэ хүснэгтэнд харагдаж байгаа байдлаар бол наривчилж тодорхойлсон байт юм байна гэж харагдаж байна. Гэр жишээ нь яаж юм гэхээр энэ улсууд дундаас бол хамгийн олон төрлийн үйлчилгээг тусдан тодорхойлоод хуульчилчихсан байгаа улс бол Америк нэгдсэн улс байж байна. За аудит, татварын үйлчилгээ, санхүүгийн тайлагнал, нэгтлэн бод хүртгэлийн зөвлөх үйлчилгээ гэдэг эдгээрээс гадна одоо шүүх нэгтлэн бодох бүртгэл гэж юу юм те ямар үйлчилгээ байх юм, данс хөтлөх буюу bookkeeping үйлчилгээ гэж юу байх юм, эмгэгтгэл хяналтын үйлчилгээ гэж ямар үйлчилгээ байх юм, дотоод хяналт нийцлийн үйлчилгээ гэж юу байх юм бэ гэх мэтчлэнгээр ингээд үйлчилгээнүүдийг бол тусад нь тодорхойлоод хуульчилчихсан байт юм байна. Тэгээд сонгож харьцуулсан улсууд бол хоорондоо харилцаа адилгүй байдлаар одоо үйлчилгээнүүдийг бол ангилж тодорхойлсон байна. Гэхдээ улс болгонд ажиглагдж байгаа нийтлэг үйлчилгээнүүд юу вэ гэхээр аудит ба баталгаажуулах үйлчилгээг бол зайлшгүй тусад нь одоо тодорхойлж үйлчилж байна. За татварын үйлчилгээг бол заавал тусад нь тодорхойлж байна. Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ, нэгтлэн бод хүртгэлийн зөвлөх үйлчилгээ гэсэн энэ дөрвөн үйлчилгээг бол нийтлэг байдлаар бол тусад нь одоо мэргэжлийн үйлчилгээний одоо тусдаа хэсэгээ тий бие даасан одоо чиглэлээ гэж тодорхойлсон байт юм байна. За дээр нэмээд улс орнуудын тухайд бол эдгээр үйлчилгээнүүдийг эрхэлж байгаа этгээдээс одоо ямар шалгуур тавих вэ? Өөрөөр хэлэх юм бол тухайн эрхэлж байгаа этгээд нь тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юм уу те? Тусгай шаардлага тавих юм уу гэдгийг бас одоо хууль эрх зүйн хүрээндээ бол тусгачихсан байт юм байна. Ингээд улс орнуудын тухайд бол аудит болон баталгаажуулах үйлчилгээ, дээр нэмээд татварын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа этгээдүүд бол зайлшгүй тусгай зөвшөөрөл авахыг бол бараг бүх улс орнууд бол шаарддаг байх жишээ нь. За харин данс хөтлөх, цалингийн тооцоо хийх, за санхүүгийн тайлан одоо аутсорсингоор гаргаж өгөх гэдэг ч юм уу те эдгээр үйлчилгээнүүд дээр бол тусгай зөвшөөрөл шаардахгүй байх тохиолдол бол харьцангуй нийтлэг байна гэж харагдаж байна. За харин мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийн тухайд бол улс орнуудын тухайд бүгд хувь хүн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна. За хуулийн этгээд мөн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна. Аль нэгийг нь бол хязгаарлаж ялгаагүй гэсэн юм байдалтай. За харин
мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэхэд бол зайлшгүй мэрэгжлийн цол зэрэг эзэмшсэн байхыг шаардж байна. За зарим төрлийн үйлчлэгээнүүд дээр бол тусгай зөвшөөрөл заавал шаардж байна. Дээр нэмээд энэ төрлийн мэрэгжлийн үйлчлэгийг үзүүлж байгаа этгээд бол заавал мэрэгжлийн байгууллагатай бүртгүүлсэн байх ёстой гэдэг ийм шаардлагуудыг бол тавьсан байна гэж харагдаж байна. За ингээд дээр нэмээд улс орнуудын тухайд бол нөгөө мэрэгсэн нэгтлэн бодогч болоход тавьж байгаа нийтлэг шалгуурууд нь бол Монгол улстай ижилхэн нэгдүгээрт бол мэрэгжлийн нэгтлэн бодогч байхыг бол шаардж байна. Хоёрдугаарт мэдээж боловсролын зэрэг бол бакалаврын зэрэгтэй байхыг бол шаардж байна гэж харагдаж байна. За ингээд улс орнуудын тухайд болохоор яг ямар үйлчлэгийг үзүүлэхийн тулд ямар одоо цол зэрэгтэй байх ёстой вэ гэдэг шалгууруудыг бол тус нь ингээд тулжлаад өгсөн байт юм байна. Тэгэхээр жишээ нь одоо аудитын үйлчлэгээн дээр бол CPA буюу мэрэгсэн нэгтлэн бодогч байхыг бол нийтлэхээр шаардж байгаа бол татварын үйлчлэгээн дээр татварын мэрэгсэн зөвлөхийн цол зэрэгтэй байхыг бол дийлэнх улс орнууд шаарддаг. За зарим улс орнууд бол тусдаа энэ зэрэг шаардахгүйгээр мэрэгсэн нэгтлэн бодогч байх тангалттай гэсэн юм шалгууруудыг бол тавиад явуучих жишээ нь тийм ээ. За иймэрхүү байдалтай бол ингээд харагдаж байна. Ингээд яаж байгаа вэ гэхээр улс орнууд бол нийтлэгээрээ мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа хувь хүмүүс бол сайн ярьсанчлаа одоо мэрэгсэн нэгтлэн бодогч хэрэгтэй байх ёстой гэж шаардаад байна. Дээр нэмээд хуулийн этгээдүүд бол заавал одоо тодорхой одоо мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл авч мэрэгжлийн байгууллагатай бүртгүүлсэн байх юм шаардлагуудыг бол тавьж байгаа юм байна. За зарим улс орнуудын тухайд бол яаж байгаа вэ гэхээр мэрэгсэн одоо нэгтлэн бод хүртгэлийн мэрэгжлийн үйлчлэгийг үзүүлж байгаа хуулийн этгээд маань мэрэгсэн нэгтлэн бодогч тамтруу үүсгэн байгуулсан юм үйл этгээд байх ёстой гэдэг шалгуур тавьдаг. За тэгээ бүр зарим улс орн бол бүр үүсгэн байгуулагчдын тоог нь заачсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ заадаг тийм ээ. Партнеруудад нь одоо тавигдах шаардлагууд, ёс зүйн шаардлагууд, өөр одоо бусад хараат бус байдлын шаардлагуудыг тавьдаг. За мөн одоо тухайн байгууллага нөр хариуцлагын тогтолцоогоо журамлаад гаргачихсан байх ийм шалгууруудыг бол бас тавьдаг юм тохиолдлууд байна гэж харагдаж байна. За ингээд нийт одоо судалсан 12 улс орнуудаас бол 10 улс нь бол яг зохицуулалтын тогтолцооны тухайд бол мэрэгжлийн байгууллагатай өөрөөр хэлэх юм бол институттэй гэсэн үг байна тийм. За харин институтгүй гэж одоо харагдаж байгаа улс орнуудын хувьд бол институтийн үйл ажиллагааг эрхлэгчийг үүрэг бүхий холбооттой байт юм байна гэдэгтэй одоо нэгтлэн бодогчтой холбоо гэдэг ч юм уу юм холбооттой байт юм байна гэж харагдаж байгаа. Ингээд улс орнуудын тухайд бол нийтлэгээрээ энэ мэрэгжлийн байгууллагууд маань ямар чиг үүрэг гүйцэтгэж байна гэхээр мэрэгсэн нэгтлэн бодогчдын бүртгэлийг нь хөтлөж одоо хянд юм байна. За сургалт болон шалгалтыг бол зохион байгуулж байна. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг нь олгож өгч байна. Дээр нэмээд одоо нөгөө тасралтгүй хөгжлийн сургалтууд зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөрөөр боловсруулж байна. Гэх мэтчлэнгээр одоо гишүүдийнхээ эрх үүрэг болон одоо үйл ажиллагаанд нь хяналт тавих хэмжээг үүргүүдийг бол нийтлэгээрээ хэрэгжүүлээд явт юм байна гэж харагдаж байна. За тэгээд эдгээрээс гадна одоо нөгөө аудит болон нэгтлэн бодох хүртгэлийн үйлчлэгээ үзүүлж байгаа хуулийн этгээдүүдэд мөн адил одоо хяналт тавих юм зохицуулалт бас шаардлагатай байдаг. Тэгээд ингээ ажиглаад байхаар бол нэгтлэн бодох бүртгэлийн одоо үйл ажиллагаа, мэрэгжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын тухайд бол хөвчлэн тухайн улс орны институт нь бол хяналт тавьж явдаг. За харин аудитын байгууллагуудын тухайд бол институт болон сангийн яам за зарим тохиолдолд бол санхүүгийн зохицуулах орон бол одоо хяналт тавих байдлаар ингэж үйл ажиллагаа явуулж байна гэж харагдаж байна. За ингээд олон улсын судалгааны хэсгийн танилцуулгыг бол хийж дууслаа. Ингээд судалгааны ажлын нэгдсэн дүгнэлтийг бол танилцуулъя. За судалгааны ажлын хүрээнд бол үндсэндээ нэгтлэн бодох хүртгэлийн мэрэгжлийн үйлчилгээ гэдгийг бол тодорхойлсон. Гэхдээ бол агсан төвчний мэдлэг ур чадвар шаардсан юм үйлчилгээ байт юм байна гэсэн тодорхойлдог бол дэлхийн улс орнууд болон мэрэгжлийн байгууллагууд бол мөрдөж ажиллаж байна гэж харагдаж байна. За дээр нэмээд нэгтлэн бодох хүртгэлийн мэрэгжлийн үйлчилгээг бол дийлэнхтэй 1 тэрбум хүртэл орлоготой 50 хүртэл тооны ажилтнтай юм бичил болон жижиг аж ахуйн нэгжүүд бол Монгол улсын хувьд голчилж авч байна. Энэ магадгүй одоо нөгөө орон тооны ажилтан
байнга ажлын байраар хангах шаардлагагүй тийм ээ. За одоо санхүү нэгтлэн бод бүртгэлийн ажил нь харьцангуй ачаалал багтай гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо онцлогоос нь хамаарч байгаа гэж бол харж болохоор байгаа. За тэгээд дээр нэмээд судалгаанд хамрагдсан одоо нөгөө мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэгч хувь хүмүүсийн тухайд бол нийтдээ 20 хүртэл жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. За тэгээд 82% нь бол одоо нэгтлэн бодох мэрэгсэн нэгтлэн бодох хэмжээ хэрэгтэй. За 62% нь бол ямар нэгэн байдлаар үндсэн ажлынхаа хажуугаар одоо мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлдэг тийм ээ. Бусад компаниудын тайлан балансыг гаргаж өгдөг гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж явдаг хүмүүс хамрагдсан байгаа юм байна. За нэгтлэн бодогчдын тухайд бол 26% нь бол үйлчлүүлэгчтэйгээ огт гэрээ байгуулахгүй ажиллаад байгаа. За үүний цаана бол магадгүй нөгөө үнд төлбөргүйгээр за ялангуяа нөгөө гэр бүлийнхаа гишүүдэд танил талдаа эсвэл өөрийнхөө бизнест гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар одоо мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа тохиолдлуудыг бол нэрлэж болохоор байна гэж харагдаж байна. За мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа хувь хүмүүсийн бол 46% нь за хуулийн этгээдийн бол 8% нь мэрэгжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэх зөвшөөрлийг бол институтээс авах ёстой гэдгээ бол одоогоор мэдгүй явж байна. Тэгэхээр энэ дээр үндэслээд бол ерөнхийдөө хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр холбогдох одоо дүрм журмын талаар бол мэдээлэл шаардлагатай байна. За тэгээд одоогоор бол дүрм журмын тухайд бол тодорхойгүй нөхцөл байдалтай ингээд байгаад байгаа нь мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэгчд гэдүүдийг бол тодорхойгүй байдалд мэдээлэлгүй байдалд бол оруулаад байна гэж бол харагдаж байна. За тэгээд үйлчлэгээ үзүүлж байгаа этгээдүүдийн тухайд бол их хвчлэн альбан бус мэдээллийн сувгаар бол одоо үйлчлэгээ үзүүлэх этгээдээ тий харилцагч этгээдээ болж аваад байна. За тэгээд хоорондоо одоо нөгөө мэдээлэл солилцох яг нэгдсэн платформ байхгүй байгаас үл энэ одоо асуудал бол үүсэж байна. За тэгээд цаашаа явах юм бол мэрэгжлийн үйлчлэгээ авж байгаа аж ахуйн нэгжүүдээ эсвэл одоо үйлчлэгээ үзүүлж байгаа нэгтлэн бодогчдоо сольж байгаа татгалзаж байгаа хамгийн гол шалтгаан маань бол одоо үн өс байна. За дээр нэмээд одоо үйлчлэгээ үзүүлэгчийн хувьд бол үйлчлэгээ үзүүлж байгаа этгээдийн мэдлэг чадвар тутмаг байна гэсэн шалтгаанаар бол одоо үйлчлэгээ үзүүлж байгаа этгээдээ бол солих юм тохиолдлууд бол гараад байна гэж харагдаж байна. За үйлчлүүлэгчийн удирдлага нэгтлэн бодох хүртэл санхүүгийн ойлголт мэдлэг дутмаг байгаа нь бол буцаад нэг үйлчлэгээ үзүүлж байгаа этгээдтэй бол маш хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог. За дээр нэмээд мэдлэг одоо энэ нэгтлэн бодох хүртэл санхүүгийн мэдлэг дутмаг байхаас гадна нөгөө шаардлагатай мэдээ материалаа цаг тухайд нь гаргаж өгдөггүй. Инээсээ болоод одоо нэг үйлчлэгээ үзүүлж чадахгүй тайланг ноцрох ч юм уу тийм иймэрхүү асуудлууд бас үүсдэг гэсэн үр дүн бол гарсан. За тэгээд мэрэгжлийн үйл ажиллагааны ажиллагаа үзүүлэх ур чадварын тухайд бол татвар нийгмийн даатгалын бүртгэл, за мөн мэдээллийн технологи, бизнесийн эрх зүйн хувь хүний ур чадваруудын тухайд бол одоо хөгжүүлэх шаардлага, сургалтын шаардлага бол илүү их байна гэж бол мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа тал маань бол хариулсан байгаа. За тэгээд мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэгчдийн тухайд болохоор нөгөө татварын тайлагнал, хуулийн өөрчлөлт, шинжилэл, дотоод хяналт гэх мэтчлэн одоо эдгээр сургалт бол хамгийн өндөр хэрэгцээтэй байна гэж яриад байдаг. Ажил олох өгчдийн хувьд болохоор өөрийнхөө нэг ажилтнуудаа тийм ээ ажилтнуудаа бол мөн адил одоо татвар болон хуулийн өөрчлөлт, за СТО улсын хэрэглээ, санхүүгийн зохицуулах хорооны үндсэн сургалтууд, за дээр нэмээд аудит олон улсын стандартын хэрэглээний сургалтуудад бол хамруулах юм хэрэгцээ шаардлага өндөр байна гэж бол судалгаанд хариулсан байгаа. За судалгаанд оролцогч талуудын хувьд бол хууль, дүрм журмын уялдаа холбоо бол дутагдaltaй байна. За арга аргачлал заавар маань бол тодорхой бус байна. Дээр нэмээд тайлбар одоо тушаах хугацаа маань бол оновчгүй байна. Эдгээр нь бол бидний одоо үйл ажиллагаанд бол ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн утгатай юм. Одоо хүндрэл бэрхшээлүүдийг бол дурдсан байна гэд. За ингээд манай судалгааны багийн
зүгээс бол дараах санал зөвлөмжүүдийг бол тодорхойлж гаргасан байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр нэгтлэн мод хүртгэлийн мэрэгжлийн үйлчилгээнд хамаарах энэ одоо үйлчилгээнүүдийг хууль тогтоомж дээрээ нарийн тусгах шаардлагатай байна. Өөрөөр хэлэх юм бол яг ямар үйлчилгээнүүдийг бид нар нэгтлэн мод хүртгэлийн мэрэгжлийн үйлчилгээ гэсэн энэ ангилалд хамааруулж үзэх юм. Эдгээр үйлчилгээнүүдийн хооронд нь яаж ялгах юм бэ, тийм ээ гэдэг ийм асуудлыг бол хуулийн тусгах шаардлагатай байна. За дээр нэмээд нэгтлэн мод хүртгэлийн мэрэгжлийн үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн болон хуулийн этгээдүүдэд ямар шалгуур шаардлагыг тавих ёстой юм бэ гэдэг талаар бол тодорхой зохицуулалт бол шаардлагатай байна. За нэгтлэн мод хүртгэлийн тухай хуульд гэрээд нэгтлэн мод өгч гэрээгээр үйлчилгээ үзүүлэх этгээдүүдийг бол бүртгэх процессыг наривчилж тусгаад зохицуулалтыг нь тодорхой болгох шаардлагатай байна. Хэрхэн яаж бүртгэхийн, зөвшөөрөл заавал шаардах юм уу, тусгай зөвшөөрөл байх юм уу, хин тэр зөвшөөрлийг олгохын, хэн бүртгэх юм бэ, буцаагаад үйл ажиллагаанд нь хэн хяналт тавих юм бэ гэдэг талаар эдгээр одоо зохицуулалт бол зайлшгүй шаардлагатай байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр нөгөө олон улсын тухайд бол бус улс орнууд эдийн эдгээр зохицуулалтаа бол хийчихсэн мөрдөөд ингээ ажиллаад явж байгаа байгаа нь бол харагдаж байгаа. За мөн одоогийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах эсвэл магадгүй одоо бус улс орнуудын жишгийг дагаад мэрэгсэн нэгтлэн мод өгчийн тухай бие даасан хуультай болох ийм одоо санал бас байж болж байна гэж харагдаж байна. За мөн бүх нийтийн санхүүгийн боловсролыг одоо дээшлүүлэх арга хэмжээг авах шаардлага бол үүсээд байгаа нь эмпирик судалгааны үр дүнд бол харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол нэг талдаа үйлчлүүлэгчд маань яг нэгтлэн мод хүртгэлийн салбарын талаар мэдлэг мэдээлэл муутай байх, үн цэнийг нь ойлгохгүй байх, тийм ээ. Энэ байдлаас хамаарат одоо нөгөө мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэгч талдаа харилцааны асуудал үүсэх, гэрээ контрактаа зөрчих, ёс зүйн одоо шаардлагуудыг тавих гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд үүсээд байгаа гэдэг ийм байдал бол ажиглагдж байгаа. За дээр нэмээд нэгтлэн мод хүртгэлийн мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлэгчийн СТО-с татварын хууль тогтоомж, мэдээллийн технологи гэх мэтчлэн эдгээр ур чадваруудыг бол хөгжүүлэх, тасралтгүй боловсролын сургалтуудыг бол мэрэгжлийн байгууллага, ихтэй сургуулиудаас зохион байгуулах юм шаардлага бол үүсээд байна гэж харагдаж байна. За хамгийн сүүлд нь бол мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн хуулийн этгээдийн мэдээллийг одоо нэгтгэж бие биендээ дамжуулдаг, тийм ээ. Тэндээс одоо үйлчлүүлэгчээ олж авдаг, тэндээс үйлчилгээ үзүүлэх этгээдээ олж авдаг юм нэгдсэн мэдээллийн платформ бий болох шаардлагатай байна. Ингэжээж одоо энэ мэрэгжлийн үйлчилгээний одоо салбар маань илүү зөв зүйтэй хөгжих. За тэгээ мөн шудраг өрсөлдөөн бий болох юм боломж бол бүртгэнэ гэж бол харагдаж байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.